Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бид хоёр сэтгэлийн талаар ярилцах гээд. Сэтгэл гэж юу юм? Сэтгэл хөдлөл оюун бодолд одоо яаж нөлөөлдөг юм гэх мэтчлэн ярилцах гээд сууж байна. За ер нь сэтгэл гэж юу юм гэдгээс яриа гэлээ. За өдрийн мэнд сэтгэл гэдэг бол яг хүнийг ингээд нөгөө амьдруулдаг гэж юм шүү дээ. Одоо маш амтай ирчин байхгүй. Тэг ингээд сэтгэл гэдэг үгийг та нар итгэл гэдэг үгтэй ер нь дүүцүүлж, хошуулж, мэдэрч болно. Яа тэгэхээр хүн ингээд сэтгэлээр унахаар бүр ингээд гутранг болоод бүх биеийнх нь нөгөө амьд ирчин унаад биеийн одоо амьд ирчин унахаар хүн ингээд нэг цаанаасаа нэг юм зогсон байдалтай юу ч хийж чадхаа болоод ундаг штэ. За энэ үед хүн итгэлээр унцдаг. Эсрэгээрээ хүн бүр ингээд нөгөө цоглог өөдрөг те ингээд дотоод ингээд одоо сэтгэлийн ирчмэн ингээд бадрангуй асж байгаа үед хүн ингээд хийж бүтээх маш их итгэл дүүрэн болждаг. Итгэл гэдэг юм чинь өөрөө бидний энэ амьд ирчим. Энэ ханаас бий болох вэ гэхээр сэтгэлээс бий болдог байна шүү. Гэтэл сэтгэлийн маш олон хөдөлгөөн байдаг. Гониг, шаналл, зовир, баяр, хөөр, цэнгэл, тогтмол байдал. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл хөдлөл маш олон янзаар хувирдаг. За энэ хувираад байгаа шалтгаан цаана юу байх вэ? Тэр хүний энэ сэтгэлийг хуургагч эрчмийн одоо төгжээнүүд байдаг. Жишээ нь одоо хүний тэр энэ амьдралд тий тухайн сүнс хүний биед орж ирээд өөрийн дотоодоос юм сүнсний гал эрчмийг бидэнд рүү өгдөг. Энэ гал эрчим нь бидний тэр сэтгэл гэж нь болдог. Энэ гал эрчмийн сэтгэлийн одоо энэ нарийн өвдөс бидний хүн шиг хүн болгодог энэ бүх үйл хөдлөлийг бүтээдэг. Яаж үйл хөдлөлийг бүтээх вэ гэхээр бидний энэ нэг амьдрал гэдэг амьдраад байгаа мэдрэмжээр дамжуулаад амьд хүн чинь цаанаа нэг өөрийн гэсэн эрчим энергитэй энэ тэнцээ ухаантай байдаг тийм үү? Та нар одоо гэрэлцэн гийсэн эрчим өндөртэй хүмүүсийг хараад юу гэж боддог вэ? Энэ цаанаасаа их ухаантай ухамсартай хүн байна гэж боддог. Тийм үү? Тийм. Тэгвэл тэр хүмүүсийн тэр эрчим тэдэнд тэр сүнснийх нь ухамсараас ирдэг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл сүнс болгон ухамсартай. Сүнс болгон амьдрах аргатай. Амьдрах аргатай. Тухайн сүнснүүд тэр ухамсарыг амьдралын эрчим болгож хувиргах өөрийн гэсэн бүтцтэй байдаг дотроо. За тэр бүтц биднийг амьдарч байгаа юм шиг бидэнд энэ эрчмийг өгч идэг. Тэгвэл магадгүй таны сэтгэл хөдлөлөөр үүдэлтэй үүсэх биеийн хөдөлгөөнүүд таныг амьдруулдаг байна шүү дээ. Энэ болгоныг чинь таны оюун бодлоор орж ирэх бодол гэдэг зүйл бүтээдэг. Тэгэхээр хүн өөрийн одоо бодлоо ямар ухамсарын хэмжээсээ тавьж хаас тохируулахаас тэр нь одоо доод хэмжээс буюу хүнд сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдтэй. Тэр нь голцон маш
хүнд сэтгэлийн дарамтыг учруулдаг. Түүнийгээ зовлон гэд нэрлэж байгаа юм. Тэгвэл арай дээд түвшинд ухамсараа бодлоор тааруулан ажиллахад та илүү эерэг сайхан сэтгэл хөдлөл бусдын төлөө гэсэн чин сэтгэлийн хайрыг мэдэрч ирлээ. Тэгвэл та нар өөрсдөө бодлороо оюунаараа та нар өөрсдийгөө яаж амьдрахыг шийддэг байна. Тэгвэл магадгүй танд ямар сэтгэл хөдлөлүүд таныг зовоогоод удирдаад байна. Тэр чин цаанаа та өөрөө оюун ухаан дээр түүнийг тааруулж тийм оюун ухаансар дээр. Тэгвэл биднээс гарч байгаа энэ нэг сэтгэл хөдлөл амьдрал юм бол та сайхан амьдрахыг хүснэ үстэй. Тийм нэ. За яаж сайхан амьдрах вэ? Таны сэтгэл дотор таныг зовоогоод байгаа тэр хүнд мэдрэмжүүдийг өгөөд байгаа. Тэр оюун бодол юу вэ гэдгийг хайхаас л эхэлнэ. Тэгэхээр сэтгэлийн дээрх толгосол мэдрэмжүүд бүгд итгэлтэй холбоотой гэдэг. Итгэл өөрөө агуу их бүтээгүйч. Таны сүнсний эрчимийн нэрэг. Тэгвэл итгэл гэдэг зүйлээ алдаад ирэхийн алдаад. Та нар хизээ амьдралдаа итгэлгүй болсон юм. Тэр үед та нарын сэтгэл хөдлөл хүнд мэдрэмжийг авч ундаг байх нь штэ. Тэгээ тэнд нэг итгэлгүй алзан оюун ухамсар үүсчихсэн учраас тэнд тэр оюун ухамсарын хүчтэй долгисэл таны дархин дотор бий болж гсэн учраас тэр оюун ухааны төвжийг тайлж байж таны ухамсар тэлж дараагийн тэр ад жаргалд хүрэх учраас тэр долгисэл үүсгэсэн эрчмийг тайлахын тулд сүнснээс чин дотроос нь таныг үүнийгээ тайлж ухаараач гэд дахин мэдрүүлээд байдаг юм. Тэгвэл та амьдралдаа итгэлээ алдаж өөрийгөөс маш сул дорой мэдэрнэ гэж штэ. Итгэл алдахаар сул дорой болчихно штэ угаасаа. Хүчгүй болчихж байгаа юм чинь. Тэгвэл тэр сул дорой зүйлүүдээ би яавал сул дорой болдог вүлээ гэд хайхад түүнтэй холбоотой оюун бодол ороод ирнэ штэ. Дэлгэсэн. Тэгээд түүнийхээ учрыг тайлж түүндээ ингэж оюун бодлороо ухамсаргүйгээр автхаа болсон цагт та тэр сэтгэл хөдлөл таныг орхон одно. Энэ нэг зовлонгоо сангижрах гэдэг байгаа юм. Хүмүүс чинь зовлонгоороо л өөрсдийгөө зовж ийн гэж бодоод байна. Тэр зовлон тэр чигтээ сэтгэлийн уналт байх нь штэ. Гэтэл нэг зүйлийг хүмүүс ерөөсөө анзаардаггүй. Тэр нь юу гэхээр энэ сэтгэлийн уналт надад яагаад ирвэ гэдгээ өөртөө анзаараад өөртөө учрыг нь олгож хичээвэл хүнээс буруу ирэхэ болждог байхгүй юу? Тэр уналтыг хүмүүс хүнээс ирлээ гэж боддог. Буруу тахдаг. Гэтэл тэр уналт нь яасан юм дээрээ сүнснээс нэрдэг.
Яагаад сүнснээс та нарт уналт ирээд байгаа юм? Учир нь таны сүнс энэ амьдрал дээр юу хийх гэж ярьсан түүнийгээ хийхийн тулд өөрийн төвшөнд ухамсарын татахын тулд өөрт нь яг өөртөө ирэх тэр уналтыг мэдрүүлдэг. Өөртөө ирэх гэдэг нь сүнс нь өөрлөгөө ухамсарын татах гэсэн утгатай. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүн гэдэг амьтан би амьтан гэж хэллээ. Амьтан гэдэг чинь амьд ээж. Энэ хорвоо дээр амьдарч байгаа учраас амьтан гэж хэлж байгаа юм. Та нар бүгд сүнснийхаа амийг тэгээд энд амьдарч байгаа юм. Тэгвэл сүнс чинь та нарыг энэ дэлхий дээр хинбэ гэдгийг чинь ойлгуулж ухааруулахын тулд та нарт тэр та нарын уналт гэдэг зүйлийг өгдөг байх. Ямар зорилготой гэхээр та энэ амьдралдаа энэ хэв загвараараа амьдраад удажглаа. Одоо энэ сэтгэлийн уналт буюу эрчмийн уналт өөрөөр хэлбэл энэ төвшнгөө дуусгаа. Нэг ухаарад дараагийн төвшин лүүгээ хэмжээ захиад гараад ир. Тэгээд тэр хэмжээсээ амьдралыг туулангаа сүнс нь өөрийнх нь өндөр хэмжээс рүү ухамсарыг ичилсүүлэх гээд татаж байгаа байх нь шүү дээ. Гэтэл хүмүүс тэр сэтгэлийн зовлон уналт гэдэг зүйлээ мэдэрчгээд давж гарч чадахгүй. Яг унсан хэвээрээ байгаад өөрийн ухаарлаа амьдралыгаа сурсан мэдсэн хэдэн мэдлэг оюунда эргүүлдүүлээд хариуг нь олдгүй. Гэтэл тэр хариуг хаанаас олох байсан юм? Өөрийн дотроос олох байсан юм. Энэ оюун ухаанаас тусдаа зүрх сэтгэлээсээ олох байсан юм. Сэтгэл чинь өөрөө хэн гэлээ? Амьд эрчим агуулсан. Амьдралыг чинь өгсөн. Тэр сүнс чинь шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгвэл та нар хариултаа зүрх сэтгэлээсээ хайж бай дотроосоо. Тэр цаг та нар одоо байгаа оюун мэдлэгээсээ хальж сүнснийхэн оюун мэдлэгтэй холбогдож тэндээс хариу ирэх замаар хэмжээ сахиж байдгийг ухаарал. Тэгэхээр ухаарлыг та нар оюун ухаанаараа хийгээд байгаа юм биш. Сүнснээсээ энэ амьдралд энэ маягаараа амьдрах цаг дуусчээ. Дараагийн амьдрал эхлэх цаг болжээ гэдгийг л мэдэрдэг гэх үтэй. Тэгвэл хүн болгонд сэтгэл хөдлөл өөр. Тэр нь юугаар бий болж байгаа юм гэхээр таны сүнснээс таны ухамсар хэдгээр хэмжээст байгаас үүдэлтэйгээр түүн дотор нь оршиж байгаа сэтгэл хөдлөлүүд танаар дамжин гардаг юм. Тэгэхээр бид дөнгөж хөөхд байхаас ахуулаад үүдий хүртлээ сэтгэл хөдлөл гэдэг зүйлээрээ удирдуулаад ирдэг. Гэтэл хүүхдүүд яадаг бэлээ? Хин зааж өгөөгүй байхад бүгд өөр өөрийн ааш аягтай байдаг үстэй. Тийм. Тэр нь юу гэсэн үг юм? Сүнсний өөр өөрийн өгдөл. Хүүхдэд төрхөөс нь ахуулаад 7 жилийн мөчлөгтэйгээр сүнсний ухамсараас үүдэлтэй. Тэр гал эрчим буюу сэтгэлийн хөдөлгөөнүүд бий болж идэг. Тэгвэл яг 7 нас хүртэл яг сүнсний өөрийнхөө өгсөн сэтгэл хөдлөл нь байдаг. За
тэр нь ямар хөдлөл гэхээр яг сүнснийх нь хамгийн дээд ухамсараас орж ирдэг. Түүнийг дамжуулан гаргах таны сүнсний сэтгэлийн гал гэсэн үг. Бүтээх, итгэх, эрчим гэсэн үг. Хүүхэд жоохондоо ямар бүтээлч уухгүй тоглож уухгүй бүтээдэг үстэй. Маш хөнгөнөр. Тэгвэл та нарын сүнс яг тэгж бүтээж чадна. Дараагийн 7 жилд нь одоо 8-аас 14 нас хүртэл яадаг вэ гэхээр сүнс дараагийн сэтгэл хөдлөлийг ухамсартай суулгана танд. За тэр нь болохоор та том хүн болох гэж байна. Одоо би тааж хувь хүн болж амьдрнаа. Тэхийн тулд та өөрийн сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж сурах вэ гэдэг сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргаж сурдаг. Өөрийн гэсэн бие гэдэг итгэл үнэмшлээ авч сурдаг. За одоо бидний харвал жижиг бие үүсдэг үе. Тэгвэл хөөхөд 7-наас хүртлээр том биегийнхэн сэтгэл хөдлөлөд байдаг байх нь шүү дээ. Тийм байна. За тэгээд жижиг бие үүсээд дуун тохирсон сэтгэл хөдлөлийг хөөхөд бие гэдэг орон зайнаас гаргаж эхэлдэг. За тэр үед яг ямар туулал туулах юм? Мөн адил сүнсэл бас шийдэнэ. Яагаад гэвэл сүнсний өөрийнх нь одоо энэ амьдрал дээр амьдрах үеийн үрийн одоо учрах холбоотой сүнснүүдтэйг таарад тэднээс яг энэ туулалдаа авах ёстойгоо авч хүртэх ёстойгоо хүртэж өөрийн сэтгэл зүгээ боловсруулдаг. За тэгээд дараагийн одоо 7 жилд нь одоо энэ суугцсан хөөхөд байх үеийн одоо сэтгэл хөдлөл түүнд бие болсон том хүн болох бие хувь хүний шилжилт түүнтэй холбоотойгоор суух сэтгэл хөдлөл. За энэ хоёрыг нийлүүлж авч байгаад одоо та харин энэ болгоноогоо илэрхийлэх хувь хүн бие гэдэг жижиг биеийн ухамсараа бүрдүүлж эхэлдэг. Тэгвэл хүн яагаад 8 наснаас хойш ялангуяа за бүр 10-11 дэгээс хойш гэнэт том хүн шиг болчтой. Тэд тоглож зугаалж наадах гэхээсээ илүүтэй нэг л явахгүй нэгтэй том хүн болох гээд ядаж авах үе шүү дээ. Тэд яг энэ амьдрал гэж зүйл дээр хувь хүнээрээ байцуурах гээд хичээж авах үед хамгийн их оюун ухаан сэтгэлийн хамгаалт авсан байдгийг. Өөрийгөө хамгаалж сурна хамгийн дөрөнд. Одоо биеийг хамгаалж сурна гэсэн үг шүү дээ. За тэгвэл энэ бүх туллын урд за таны сэтгэл хөдлөл бий боллоо. Хамгаалагдаж харьцуулагдаж өөртөө итгэж нэг итгэхгүй нэг бүхэл төвшний туллаар өөрийн бие гэсэн ойлголтоо бүтээж гэж байгаа юм. За ингэж нэг том болоод хувь хүний сэтгэлгээгээ суулгаж авч байгаа. Одоо гарны явах вэ гэхээр энэ сэтгэл хөдлөл гэдэг юм хэрхэн өдөрдох вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй болдог. Сэтгэл хөдлөлөө ойлгохгүй хүмүүс сэтгэл хөдлөлтөө автаад тэгээд нөгөө одоо итгэл гэж зүйлээ бүтээхийн тулд түүнийхээ төлөө улангасан ямар үед итгэлтэй болдог ой санамжаа дагаад тэр хайр дүүрэн байхын төлөө тэр нэг итгэл гэдэг юм олохын төлөө
Бусдаас өөрийг нь ойлгож байгаа мэт өөрийг нь бүтэн мэт мэдрүүлэх тэр хайр гэдэг зүйлийг хүсээд амьдардаг. Гэтэл үнэндээ тэр хайр гэдэг зүйл нь юу гэдэг гэж санана. Тэр хайр гэдэг зүйл чи хаанаас гарч ирээд байгаа юм? Сэтгэлээс. Түүний сүнсний итгэлийн хүчээс шүү дээ. Сүнснийх нь одоо энэ амин эрчмээс гардаг гэсэн үг. Хайр гэдэг чинь энэ амьтаа бүхнийг яаж амьтаа юм шиг байлгах вэ гэдгийг хэлж байгаа юм шүү дээ. Та нар хүмүүстэй чин сэтгэлийн хайраар хайрлуулна гэж ярьдаг үстэй. Тий. Тэр нь сүнснийх нь хайр ахгүй юу? Та нар ямар хүнтэй яг өөрөөрөө байгаа мэдрэмжтэй байдаг вэ? Хамгийн хайртай хүнтэй үстэй. Тий. Өөрөөр хэлбэл чамайг хамгийн их хайрладаг. Тэр хүний хажууд чи өөрөөр нь байж чаддаг. Учир нь юу юм? Итгэдэг болохоор. Биш. Өнөө хамгаалах чинь угаасаа хайр. одоо тэр чин сэтгэлийн угнаас сүнсний хайраар нь хайрлуулсан учраас өөрийнх нь сүнсийг мэдэрч бүтэн болсон учраас өөрийнх нь сүнснээс нь одоо гарч байгаа тэр амин эрчим өөрийг нь итгэл дүүрэн болгоод байгаа юм шүү дээ. Одоо хамгийн хайртай хоёр хос гэдэг чинь биний сэтгэл зүрх буюу сүнснийхээ амин эрчмээр хайрладаг хүмүүс. Тэгвэл хүмүүс өөрийнхөө сүнснээс энэ эрчмээ татвал тэрийг хайр итгэл гэдгээ мэдэрдэг. Тийхийн тулд өөрөө хүнийг сүнснээс хайрладаг байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн өөрлөгөө орж өөрийн дээр зүрх сэтгэлээс гарах сүнснийхэн амин эрчмийн хайрыг мэдэрсэн үедээ хүн өөрөө бүтэн болчихж байгаа юм. Хүн хайраар үлсгөө болчихж байгаа юм. Хайр гэдэг нь итгэлээр цанхаа болгохыг хэлж байна. Өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Өөрөө бүрэн хүчтэй боллоо. Өөрөөсөө хайрыг одоо ялгаруулж сурлаа. Гаргаж сурлаа. Энэ хайрандан өмбөд сурлаа. Одоо хайр нь энэ хайраа хүмүүст өгч сорох. Өөрөө дүүрээд ирэхээр аяанда сэтгэл нь ханж байгаа учраас бусдыг дүүрэхийг хүсдэг юм. За тэгээ бусдаа сүнснийх нь амин эрчмээр хайрлуулаад эхлэхээр өөрийн мэдлгүй дотроос нь сүнснийхэн амин эрчим сэргэдэг юм. Тэгээд тэр гоё хайр гэдэг зүйлийг чин угнаасаа ойлгож байгаа юм. Ингэж хайрыг мэдрээгүй хүмүүс хайр гэдэг зүйлийг зүгээр л оюун ухаанаараа л таамаглахаас цаашгүй. Тэгвэл та нарын дээр ихийн хайр гэж байгаа зүйл чинь яагаад та нарын сэтгэлийг бүтэн болгоод байдаг юм? Их хүн чинь өөрийн амин голоосоо сүнснээсээ хайрладаг байхгүй юу? Сүнсний хайр гэдэг зүйл бол ямар ч нэг хэлгүй. Зүгээр л тэр хүнийг бүтэн болгогч хайр. Тэгэхээр хүмүүс одоо энэ сүнсний хайраа мэдрэхийн тулд өөрийн амьдралд тохиолдож байгаа тэр сэтгэлийн уналттай зовлон мэдрэгдээд байгаа мэдрэмжүүдээ яагаад би юм болж байгаа гэдэг ухаарлаа өөрийнхөө чин зүрхнээсээ буюу сүнснээсээ гайхна байна. Тэгээд хариултан авдаг байхгүй юу? Тих тоолондоо өөрийн сүнсний амин хайрыг мэдэрч бүтэн болоод байгаа юм. Тэр хайр
хайр гэдэг чинь өөрөө асар их бүтээх хүчийг та нарт өгдөг. Итгэлийн чинь ундраг байх нь шүү дээ. Тийм байна. Ийм хүн сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй. Хитл бол хідэн хүнийг өөрийн зүрх сэтгэлдээ багтааж хайрлаж чаддаг. Хайр гэдгийг жинхэнэ өөрөөсөө булаг далайн мэт ондруулдаг. Та нарын хэлдгээр тэр буянтай хүмүүс ч байдгийг. За тэгэхээр сэтгэл гэдэг зүйл бол ухта ийм л зүйл. Тэгэхээр одоо өөрийн сэтгэл хөдлөлөө судлах хэрэгтэй. Түүндээ бүү зав. Тэгвэл энэ бол миний сүнсний надад өгж байгаа намайг өөртөө нэгтгэх амин эрчим юм байна шүү дээ. Маадгүй таны сүнс танд зөндөө их зовлон бэлдсэн баг. Энэ амьдралын чинь туршид. Яагаад вэ? Яагаад гэвэл тэр зовлонг дааж ухаарлан авахын хэрээр та өөрийн сүнснийхаа дээд ухамсарлуугаа одоо ахиж дэвших нь хурдтай ах нь шүү дээ. Хүн өөрт нь зовлон ирсэн үед л хүн ухаачдаг үстэй. Тийм. Жаргалтай хүн ухаантай байх уу? Хүн энэ зовлон гэдэг зүйлийг л дааж гарч чадаж ухаарсан нь хүн шиг хүн болдог. Хүн шиг хүн болно гэдэг чинь сүнсэндээ ижилдэн дасаж дотоод ашгүйгаас тэр хайр ээжийг гайхаж сурдаг л байхгүй юу та? Олон зовлон дааж олон ухаарлыг авсан хүмүүс ямар ч хүний зовлон шаналлын учрыг олж энэрч хайрлж чадаад тэр хүнийг өөрийнх нь зүрх сэтгэлийн чагнуулах хэмжээний тийм их амин эрчим хайр агуулсан ухаан хөвгүүдээр тухайн хүнд өгөх ёстойг нь өгч чадсанаар инэрч чадсанаар тэр хүмүүс нь тэр инэрл хайрын хүчээр өөрийн зүрх сэтгэлээ олж авдаг юм. Та нар зүрх сэтгэлгүй хоосон хүндий хүн гэж сонссон л баг. Тэд чинь зүрх сэтгэл рүүгээ өнгөдөггүй түүнийгээ буулгаар чулуугаар дарчхаад өнцөөхөн оюун ухаанаараа өөрийгөө дүүргэж болох бүхний хайж шаналж бидэрч явдаг юм. Хоосон. Яагаад хоосон байгаа юм? Амьдралын эрчим нь байхгүй байж тээ. Хайцсан юм. Зүрх сэтгэл нь хаагдчихсан байна. Тэр хүнд наана хүн мэт боловч цаана сул доорой яагаад итгэлгүй учраас яагаад итгэлгүй байгаа юм? Тэд чинь сэтгэлийн галгүй болчихсон байна. Тэгэхээр сэтгэлийн гал гэдэг үг чинь ухта ийм гүнзгий утгатай байх нь. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлөө ухаарж ойлгосон юм чинь одоо харин яаж үүний хаард ухаарах юм бэ гэж асуунаа. Та нар өнөөдөр энэ амьдралдаа аж аргалтай л амьдрий гэж бодож байвал одоо хойшин тавилгүйгээр энэ зүрх сэтгэл гэж зүйлээ таньж мэд өөр ямар ч арга байхгүй. Өөр уцаараа яагаад хүмүүс гадна цацаад байгаа юм? Өөрийнхөө байх гэж үү дээ. Тэр өөр уцаар болгоо юуг илэрхийлээд байдаг юм? Таны зүрх сэтгэл хаагдсан байгаа. Мэдрэх тоолондоо сүнснээр чинь төрөөд байгаа юм. Сүнс яагаад та нарыг ууртай болгоод байгаа юм?
чөлөөлөх гээд. Та нарын зүрх сэтгэлийг хааж гасан. Тэр одоо та нарын ухаарах ёстой. Ухаарлаа аваагүй болгоны чинь ухааруулахын тулд сүнс чинь дотроос чинь одоо тэр ухаарах ёстой яг бодол хаал тэлэх ёстой нэх ёстой бүгдэн дээр чинь та нарт уур уцаар мэдрүүлээд байгаа юм. Тэгэхээр та нараа өөрсдөө юун дээр хаагдсан байгаагаа ойлгоход амархан байх нь шүү дээ. Тийм байна те. Юрдөө та нар сэтгэл хөдлөлөөр өөрийгөө ууралж илэрхийлж байгаа бүх юм аа. Яагаад би уурлаад байна? Гэт өөрийнхөө зүрх сэтгэлээс асуух нь шүү дээ. Тэгэхээр магадгүй та өөрийнхөө байхгүй л гэдэг ганц хариулт авна. Өөрийн орон зайчин халтаад байсан учраас гэдэг хариулт авна. Тэр өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр. Тэгвэл яагаад би өөрийгөө хамгаалах болов? Яагаад гэвэл та өөрийнх нь зүрх сэтгэлийг бусдад өгөхгүй байхаар шийдсэн учраас. Яагаад тэгч вэ? Би хүн хайрламаар байна штэ. Яагаад би хүн хайрлаж чадахгүй болж вэ? Тэгвэл та багтаа авсан өөрийн ирэхгүй хүнийг хайрлах хэрэггүй юм байна гэдэг итгэл үнэмшил танд өгсөн. Тийм оюун бодлыг төрүүлсэн. Тийм үйл явдлуудыг сэтгэл зүрхээрээ мэдэрчихсэн учраас цаанаасаа ухамсаргүйгээр хааж өөрийн хайрыг бусдад өгвөл болохгүй байна гэдэг тийм мэдрэмж авчихсан байгаа л ахгүй юу да. Эсвэл өөр хүмүүс чамд чи хайрлагдах ирэхгүй гэдэг мэдрэмжийг өгсөн байдаг. Түүнд нийтгэж үнэмшихээр өөрийнхөө тэр зүрх сэтгэлийг бусдад өгөхөөсч бусдаас зүрх сэтгэлийг авахаас өөрийгөө хааждаг байх нь байна. Ийм л хоёр арга замаар зүрх сэтгэлж хаагдаж цусны чинь амин эрчим хайр ундрахаа болцсон байдгийг. Тэгээ та итгэлээ алдчихдаг. Авахчгүй өгөхчгүй болохоор таны нийтгэл гэдэг юм чи юун дээр бий болдог гэж санана чааваас. Зүгээр л таны би илүү сайн байх ёстой гэдэг хүчлэл дээр чинь. Өөртөө хүчээр суулгах тэр оюун ухааны чинь итгэлээ олох арга зам дээр. Тэгэхээр зэрэг илүү мөнгөтэй, илүү хүчтэй. Одоо оюун ухаан чинь тийм арга зааж өгч штэ. Оюун ухаан яаж амийг хамгаалах вэ гэдэг ганц арга л зааж байгаа юм дээр. Та илүү хүчтэй, илүү нөөцтэй, илүү одоо оюун ухаанлаг, илүү чадварлаг, илүү мэдлэгтэй, илүү дуусашгүй их илүү. Энийг юу гэдэг юм? Шунал гэдэг юм штэ. Ухтаавал таны зүрх сэтгэл хайраар дүүрэн байхад та шуналгүй. Хайргүй болчхоор л илүү их итгэл олж авахын тулд шунаад оюун ухаанч ажиллаад байгаа юм тэр. Гэхдээ түүний буруу биш. Зүрх сэтгэл хаагдахад угаасаа ийм болохоос өөр аргагүй. Яагаад гэвэл энэ амьдралын чинь хүч итгэл чинь өөрөө таны гал шүү дээ. Сэтгэлийн гал. Тэр өөрийн ирэхгүй зүрх сэтгэлээ ундрагнаас нь тасалж хаад тэгээд түүнийгээ тэжээхийн тулд оюун ухааны итгэлийг айдаг байна. Гэхдээ энэ замыг сонгосон хүмүүс бүгд завтай. Яагаад гэвэл цус чинь энэ зовлон гараад ирээ гэж тань дахин таны энэ зовлонг мэдрүүлнэ. Өөрлөгөө ухамсарлуугаа татаж зүрх сэтгэлтэй амьдрахын тулд ч үү. За. Юурхийдээ болъё. За тэгэхээр одоо энэ 90 үед
хүн болгоны сэтгэл зүрх завхын дээр завж, гацхын дээр гацаж, унахын дээр унаж, уналтанд орсон байгаа учраас энэ бүх зүйлээ оюун ухаанаар хүчилж байгаа учраас хүн бүхний зүрх сэтгэл яг одоо хамгийн ихээр тарчилж байна. Дахин энэ зовлонг мэдэрхээс залхаж байна. Сэтгэл нь чивчирч хүчлэж оюун ухаанаараа айж түүнийг үрдэж амьдарсахаас үнэндээ залхаж байна. Тэднийг яавал амар амгалан болох вэ? Яаж тэр сэтгэлийн чилээснээс нь салгах вэ? Сэтгэл чилэн гэдэг чинь маш их оюуны хүчийг сэтгэлийн хувтлагаас өрдөж өөрийн сэтгэл зүрхийг хүчлэж заавааж амьдарч байгаа учраас сэтгэлийн чилчгээд байгаа юм. Энэ сэтгэлийн чилээсээс яавал гарах вэ гэхээр ухаалын аргыг сонгохоос өөр аргагүй. Эсвэл зүрх сэтгэлээ нэгээс өөр аргагүй. Одоо тэр хамгаалт болоод тавьчихсан байгаа болгоныг чинь сүүсэн нь тавируулахын тулд танд энэ хамгаалахаас өөр аргагүй. Сэтгэл хөдлөлийн чинь өвдөлт болгоныг мэдрүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яавал энэ болгоноос гарах уу гэхээр өөрийн зүрх сэтгэлээ одоо ухамсартайгаар нэ. Тэгэж байж та хайранд дүүрэх юм байна. Тэгж нэхэн тул та өөрийн ирэхгүй өөр лүгээ үнгээ. Хайгаад байгаа хайраа өөрөөсөө ол. Ингэж өөр дээрээ ирж бүтэн болж өөрөн өөрийгөө хайрлах замаар л эхлэнэ. Өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийнхөө зүрх сэтгэлийг таних мэдээд яагаад юм болж байгаа гээд өөрийгөө сүнсээрээ хайрлах гэдэг шүү дээ. Гэтэл хүмүүс өөрийгөө хайрлана гэхээр буруу ойлгочдөг юм. Тухайн нөхөн гэдэл дундуур байгаагаа дүүргэн гээд гаднаас хань. Үгүй дээ та дотроос яавал бүтэн болохоо хайж ихэл хариу танд гарч ирэхгүй байсан ч гарч ирэх л болно. Өөрийгөө хайрлана гэдэг чинь сүнстэйгээ мэдгийг хэлж байгаа юм. Өөрийн сүнс рүүгээ тэмүүлнэ гэдэг чинь өөрийнхөө сүнсээр өөрийгөө хайрлаж өөрөөрөө өөрийнхөө сүнсээ хайрлаж бүтэн болохыг хэлж байгаа юм. Өөрийн дотроос тэр хайрыг ундрахыг түүгээрээ бэлгахыг өөрийгөө хайрлах гэж байгаа юм. Ингэж өөрийгөө хайрлсан хүмүүс өөрийн ирэхгүй тэр ухамсаранч ахаад сэтгэлэнч нэгдээд ингээд л бүтэн болсоор эцэст нь та дүүрэн болно. Амьдрал чинь дүүрэн болно. Тийм сайхан дүүрэн танаас ямар их гоё дүүрэн эрчимийн нэрэг хайр амьдралын урсгал гарах вэ? Яаж та амьдрсан шиг амьдрах вэ? Мэдээж юу дээ. За тэгэхээр хүн болгоныг өөрлөгөөл бол өөрийгөө ол хайрлахыг да. За өнөөдрийн подкаст ингээ өндөрлөө доо. За одоо манай Facebook хуудас, YouTube сувгийн маань дагаараа цааш нь аль болох олон түгэж өгөөрэй. Дараагийн подкаст хүртэл баяртай.